Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр инхөө эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгээ мөн манай шинэхэн хөтлөгч Омын нар маань энэхөө хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрийг эхлүүлж байна. Тэгээд сонсогч танд шинэ сарын мэндийг хүргье. Тэгээд дахин хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрөө эхлүүлэн уулзаж байгаадаа үнэхээр их талархаж байна. За тэгээд манай шинэ хөтлөгч хоёр хермоны шүүдэр нэвтрүүлэг хаж тогтногч явахаар болж байна. За тэгээд таавхан маань залбирч өгөөд, нэмжиж өгөөд тэгээд бүгдээр хамтдаа эзний үгийг өглөө бүр суралцъя. За Омигийн маань сэтгэгдэл байна. Шинэхэн хөтлөгч Оми байна. Тэгээд сэтгэгдэл маш өндөр, эзний ерөөл дүүрэн газар ирсэндээ маш их талархалтай байна. Сонсогч та бүхэнтэй уулзч байгаадаа ч гэсэн туйл их баяртай байна. Эзэнд маш их талархаж байна. За тэгээд хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр маань шинэ хөтлөгчтэйгээр үргэлжлэн явхаар басан талархаж байна. Тэгээд Билгээ миний бие болохоор одоо декретийнхаа амралтыг аваад ажлаа Омид өгч байгаа. Тэгээд бурхан өөрийнхөө хүнийг бэлдээд ингээд дахин хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр ингээд үргэлжлэн явах басанд үнэхээр их талархаж байна. Тэгээд сонсогч та бидэнтэй хамт байж эзний үгээс суралцаж олон зүйлийг суралцсан эзний замаар алхаад явна гэдэгт итгэлтэй байна. За тэгээд өнөөдөр бид юу суралцах вэ Ами? Бид өнөөдөр Библийн түүхүүдийг харах юм бол эзний ерөөлөөр маш их өрөөгдсөн байдаг хүмүүстэй. Хүмүүс хідэн үеэрээ амьдрал нь өрөөгдөж байдаг. Тэгээд үүнтэй адил бидний амьдралч гэсэн эзний ерөөл дунд байдаг шүү дээ. Тэгээд өнөөдрийн үгийн цагаараа бид тэгвэл бурхан ерөөлөө харамлдаггүй гэдэг сэдвээр маш сонирхолтой асуултын дагуу ярилцах болно. Тэгээд бүгдээрээ үгийн цагаа эхлэхээс өмнө хамтдаа бурхан эзнийг магтцгаая. Jesus
яруужахтан дууdur юутай сайхан таны нэр Есүс яруужахтан дууdur юутай бахтан замаар та биднийг авсан яруужахтан дууdur юутай сайхан таны нэр Есүс Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бид энэ өглөө хамтдаа дөрөв манай хөтлөгч хэлсэнтэй бид нэр бурхан ерөөлөө харамлдаггүй гэсэн зүгээр. Тийм асуултанд хариулах болно гэж. За тэгэхээр асуултанд хариулах болсон сонирхолтой байна гэж. За бурханы ерөөлийн талаарх ойлголт бас бурханы зүрх сэтгэлийн талаар өнөөдөр бид хамтдаа ярилцах юм шиг байна. Ром номын 8 дугаар бүлгийн 32 дугаар ишлэл. Тэр өөрийнхөө харамлалгүй харин түүний төлөө түүнийг бидний төлөө тушаасан юм. Тэгвэл тэр яаж түүний хамт бидэнд бүгдийг сул өгөхгүй байх вүлээ гэдэг ишлээ. Тэгэхээр бид нар нэг ийм зүйлийг бодох хэрэгтэй болж байгаа юм. За бурхан өгөхгүй байна гэдэг үг яг үнэндээ Библиэлд маш их гардаг. Ерөөлөө өгөхгүй байна, аврал өгөхгүй байна, бурхан хамгаалтаа өгөхгүй байна. Бурхан хамт юм хийх хүнийг илгээхгүй байна, өөр хүүхэд өгөхгүй байна, ургац өгөхгүй байна, тэ? Ийм зөндөө ийм Библиэлд бурхан өгөхгүй байгаагаас болж хүлээж чадахгүйгаас болж асуудалд орсон хүмүүсийн түүх зөндөө орж байгаа. Тэгвэл өнөөдрийн асуулт бол маш чухал. Бурхан харамлдаггүй гэж. Бурхан үнэхээр биднээс зарим нэг зүйлийг харамлдаггүй гэж. Бурханд харамлаад байгаа гэж бидний боддог зүйл нь биднэрт өгчхөөр харамсмаар тийм зүйл байдаг юм уу? Эсвэл одоо юу гэдэг нь те өөр хүнд хадгалж байгаа зүйлийг бид нар одоо бурхнаас шаналгаад идэг юм уу гэдэг юм асуулт байна шүү дээ те. Бид нар бүгдөө одоо цагаан сараар артж байгаа болох нэг зүйлийг мэдж байгаа шүү дээ те. Бид нар заримдаа ээж аавдаа ямар бэлэг байгааг мэдчих тохиолдолд өөр хүнд өгүүлэхгүй өөртөө авах гад ингээд нүд унгаагаад те ингээд шаналгаад дахин гаргаж ирж үзээд те. Тэгээд бас ингээд үг хаяад одоо юу гэх одоо ээж мэжтэй ч юм уу те. Тийм тохиолдол бол ингээд гарч байгаа бол харагддаг. За хөвгүүдээс баг болов гэж миний хувьд бол бас яг бодож байна. За харин би өнөөдөр нэг өөр өнцгөөс ярих гэж бодсон. Яагаад бид нар бурхныг биднээс ерөөлөө харамлж гин гэж боддог вэ гэдэг тэр талаас нь судлаад ингээд үтсэн чинь нэг юм хид хидэн юм нөхцөл байдал гарч ирсэн. За нэгдүгээр итгэлгүй байдал. Бид нар өнөөдөр шарахтай байж болно. Гэхдээ шарахтай чигээрээ байж болно гэж би хэлээгүй шүү. Шарахтай байж болно. Ямар шарах вэ гэхээр биднэрт хүмүүс өгөөгүй шарах. Биднийг ялгаж үтсэн шарах. Биднээс харамлсан шарах. Бас бидний одоо хүртэх ёстойг хүртээгээгүй, үнэлэх ёстой газар нь үнэлж, за яг үнийг хэлэхэд шагнах ёстой газар шагнаагүй тохиолдолд бид нар тийм шарахтай байх юм бол бурхан биднэрт бас тэгээд байгаа юм шиг мэдрэмж биднэрт бол ингээд төрөөд идэг гэж. Тэгэхээр энэ бол тэгтээ яг үнэндээ бол ийм сэтгэл зүйтэй
бурхантай харилцахыг бол өндөө бол итгэлгүй байдлаа гэж хэлхээс өөр ямар ч одоо өөр тайлбар бол байхгүй гэсэн үг. Тэгэхээр бурхан өгч чадна гэдгийг бид нар толгоогоор мэдээ зүрхээрээ мэдэхгүй байх гэсэн үг. Надад ч бас хамаатай бурханы энэ ивэл өрөөл надад ч гэсэн хамаатай гэж одоо өөртөө хамаатуулж итгэж чадахгүй байх гэсэн үг болж. Агуу хүмүүс нь л хүртдэг юм шүү, авдаг юм шүү. Эсвэл ингээ бурхандаа өгөхийг хүссэн хүндээ өгдөг, өгөхийг хүсээгүй хүндээ өгдөггүй гэсэн. Тэгэхээр би өгөхийг хүсээгүй хүмүүсийн нэг бол таарлаа. Тэгэхээр надад өгөхгүй байх уу. Энэ бол одоо ингээ өөрөө тайлал хийгээд, өөрөө ойлгоод, өөрөө бурхныг одоо тийм зан чанартай гэж гүжирдэж байна гэсэн үг болж байгаа. Бидний итгэлгүй байдал биднэрт ямар их аюултай зүйлүүдийг авчрах вэ гэдэг бол бид сайн мэддэг. Паул Ром хотынд энэхүү дахиад бичих үедээ Паул ямар бодолтой байсан бэ гэхээр нэгдүгürt бол Паул Ромд байгаа евдээчүүд буюу итгэгчдэд зориулж бичсэн гэдгийг бол бид мэдж байгаа. Бас Паул огт уулзаагүй хүмүүс рүүгээ бичсэн гэдгийг мэдж байгаа. Дараад нь Паул бүр тэднэртэй уулзаа зогсохгүй тэд нар бүр Паулыг Испани руу цаашаага илгээлтээр явахт нь өөрийг нь дэмжинэ гэдэгт бат итгэлтэй байсан. Тийм утга учраар энэ дахыг бичсэн гэдгийг бол бид бол мэдж байгаа. Тэгвэл өнөөдөр Ромын эзэнт гүрний үед Грек Ромын бурхтын ойлголт сэтгэлгээ энэ бол их сонир сэтгэлгээ байхгүй. Тэгэхээр евдээчүүд буюу Ром хотод амьдарч байсан одоо евдээчүүд тэр сэтгэлгээнд жоохон ууссан байж магадгүй гэж. Жишээ нь одоо грекүүд юу гэж ойлгодог вэ гэхээр Трой хотын тулдаан бол бурхтууд тэнгэрт зүгээр л дээ эдний хооронд нь жоохон байлдуулчих уу гэд байлдуулсан тулалдаан гэж итгэдэг байхгүй. Газар дээр хүмүүс нэг юм эмэгтэй болооцолдаад тулаан эхэлсэн биш. Зүгээр л бурхтуу те миний ивэж байгаа бурхан чиний ивэж байгаа бурхныг одоо хотыг дийлхүүгүй юу гээл ингээл хоорондоо ингээл нэг юм тэнгэрт нэг юм бол шоо хаяал газар дээр хүмүүс 10 жил байлдсан гэж тэгж итгэдэг тийм сонин ийм итгэлтэй хүмүүс аахгүй юу. Тэгэхээр бид бурхан биднэрт өгч чадна гэдэг тийм итгэл бол биш. Бурхан бидэнд үргэлж өгдөг гэдэг тийм итгэл дотор амьдрах хэрэгтэй гэж эхний гаргалгааг гаргамаар байна. Дараад нь гимшээгүй зүрхийн талаар бид бол ярихаас арга байхгүй. Ягаад гэвэл өршөөж яхад өөрийгөө буруутгаад байдаг хүн өгөөд байгаа юм ерөөс авахгүй байх гэсэн үг болж байгаа. Нэгсэндээ хүн ууртаа байхдаа заримдаа ингээ хоол идэхгүй байгаад байдаг шүү дээ. Нэг хүн одоо ингэж болохгүй дээ гэдэг ингээд хоол хийгээд өгөөд байдаг, аргадаад өгөөд байдаг те ингээд уучлаад ингээд ярилцах гад ингээд оролдоод байдаг. Тэгээд байхад ингээд юу тэрийг хүлээж авахгүй ингээд байгаад байгаа та хүмүүс хоорондоо тэгж харилцаагаагаа адилхан бурхан өөрийг нь өршөөгөөд өөрийг нь өрөөгөөд ингээд хахад тэр нь нөгөө нэг өөрийнх нь хүлээж исэн хүлээлт биш учраас тэрийг авахгүй байх. Тэгэд авахгүй байгаагаа өгөхгүй байгаа гэж тайлбарлаж байгаа нь яг өндөө бол Христэд итгэгчдийн хувьд бол нэлээд том асуудал болдог гэдгийг бол бид нар бодох хэрэгтэй. Бурхан татгалзахгүй батал бид өөрсдөө татгалздаг. За тэгээд гимшээд бас ингээд эсвэл гимшлийг бид ингээд хойшлуулдаг. Ягаад тэгэхээр бурхан ямар аяганд хоол хийж өгдөг үлээ ээж аав нар яг тэрнтэй яг адилхан байхгүй. Хүүхэд бохир аяг барьж хурж ирээд хоол авах гэх юм бол хуучин хоолны үлдэгдэл дээр хизээч эцэг их хүн шинэ хоолыг хийж өгөхгүй гэж. Тэгэхээр өөрийнхөө аягийг угаахгүй. Бас тэр хоолнд тохирсон аяг барьж ирэхгүй бол. Тийм үү? Боорш хийчээд байсан чинь 5 гэрээ хүрээд ирэх юм бол боломжгүй шүү дээ, тийм. Тэгэхээр яг ингээд те за бурхан ийм хоол хийж байгаа юм байна. Энэ хоолн дотор би ийм аягтай очиод энэ хоолыг халуун дээр нь идэх юм байна. Энэ хоолыг жоохон хөргөж яваад идэх юм байна. За энэ хоолыг гандан энэ хоолыг хажууд нь талах тавьж байгаад идэх юм байна гэх мэтлэн ийм бурхан урдан заасан зүйлүүд чинь тэ сургагдсан зүйлүүд чинь бурханы одоо өгж байгаа зүйлийг авахд танд тусалдаг. Агтл туслахгүй байгаа шалтгаан юу болдог вэ гэхээр гимшихгүй, өөрчлөгдөхгүй, бурханыг буруутгаж, бурханы өршөөлийг өөрийнхөө авах гэж оролдож, ингэж бурханаас зүхтаж, хойшлуулж байгаа энэ зүр сэтгэл бол асуудалтай зүр сэтгэл байхгүй. Тэгэд судлаад ингээд бодож надад юу бодогдсон бэ гэхээр за тэгж яагаад гимшээ гэж бодоод ингэж тэр таны хойшлуулсан цаг хугацаанд таны авах байсан л олон зүйл зүгээр л газар унж байгаа. Төрөний нэгдүгээр жишээн дээр ярьсан шиг бурхан ингээд те за энэ авахгүй бол тэрэнд өгөөдөө гэдэггүй. Танд өгнө гэсэн зүйл мөнхөд таних л байх бол хэрвээ та авахгүй бол мөнхөд хэнийгч биш байх бол
Бурхан яг тийм эзэн гэдгийг бид бол мартаж болохгүй. Тиймээс хүн ингээд янз бүрийн ааш гаргаад заа юу гэх хосоод нэгэндээ янз бүрийн ааш гаргаж маргаад энийг эрүүл зүйл гэж боддог. Бурханд тийм байдлаар хандаад ингэх юм бол таны амьдрал хохиргоолно. Учир нь юу вэ гэхээр Бурхан таны амьдралд хийж өгж байгаа зүйлээ зөвхөн таних байдгүй. Таныг аргадах гадгүйгээд байгаа хүнд зориулсан ивэл үрдэл хамт газар унж байгаа. Бас таныг үдий зэрэгтэй болгож таны төлөө амьдрсан хүмүүсийн тэр хичээл зүтгэл хайрж гисэн тэр бүхнийг авахд зориулагдсан байсан байдал та тэр бүхнийг хэрэглэхгүй байх гэсэн үг болж. Тэгэхээр бид нэр яах хэрэгтэй гэхээр хүний богинохон амьдрал Бурхны одоо хүлээх гэдэг ойлголт байдгүй. Бурхны одоо мөнхийн Бурхны хажууд бол юу ч биш учраас өөрийнхөө амьдралыг одоо Бурхан өгж байгаа үед нь авд сурах. Тийм үү? Авч чадахгүй хүнд өгч чадахгүй гэдэг нэг тийм үг байдаг. Гэхдээ энэ үг жоохон солонгост байсан тийм танхаа хүний үг шүү. Тэрний ясмыг нэ хайртай бүсгүүдэд юм өгөх гэж нэг хайртай бүсгүй амьдралын нэм маягаас болоод авахгүй л гэсэн байхгүй. Тэгсэн чи юу гэж хэлсэн мэхээр чамд өгөх гэж барьж ирдэг зүйлүүд хизээч чиний мэдийг амьдралаар олсон зүйл байдгүй. Би бүр албаар тусдан цаг гаргаж агаад зүтгэжтэй би тэрэндээ ийм орлогоор олсон юм авчихгүй гэж хичээж агаад авчирч өгдөг. Авч чадахгүй бол өгч чадахгүй гэдэг үгийг хэлдэг байхгүй. За дараагийнх нь нэг зүйл нь юу гэхээр за би өөрөө зохицуулъя гэдэг юм нэрлэхүү байдал Бурхны өгж байгаа зүйлүүдийг авч чадахгүй байхад хүрэгдэг. Тэгчээ дараад нь яадаг вэ гэхээр мэджилээсэн шүү дээ намайг хэцүү байгаа гэдгийг тэгэл шууд заавал надаар гуйлгаж өмүүлгээд авахгүй шууд надаа өгчихгүй тэгээд ингээл намайг заавал нэг ингээл гимшүүлэх гээл намайг заавал ингээл өөрчилж ээж өгнө эдэргээд ингээд ирсэн байхгүй. Та өөрөө л тэгэл минийх л юм бол надад зүгээр өгчөөчтэй гэж Бурханд тийм байдлаар бид нэрээс хандж болохгүй гэсэн үг. Бурхан бол зөв шударга Бурхан. Бурхан биднийг буруу байхад зөв юм бидэрт өгөхгүй. Дахиад бохир аягны тухай л ярина. Маш муухай бохир аягн дээр зориулж авчирсан тэр гой жүүс мөс одоо юу байдгийг те тэрийг өгдөггүй үстэй. Тэг өгөхгүй штэ те. Өгчлөө гэж бодъё заа юу. Тэгвэл дараад нь ингэ бодоцгоо миний аягыг тийм муухайгаар харсаар яж тэгвэл хийгээд өгцөн дөө. Гэх юм бол сүүлд нь өөрөө албатай юм шиг бохир аяг барьж очичоод дад нөгөө буруутгах штэ те. Тэгхүү. Тэхгүй юм шиг л манай хоёр хөтлөгч над руу хараад байгаа шүү. Та нар бол тэхгүй баха гэж бол бодож байгаа шүү. За тэр нь бол яаж юм гэхээр хүмүүс дараад нь яг юу гэж боддог вэ гэхээр тэр намайг тийм байгааг ийм байгааг буруу байгааг ийм байгааг мэдчихсэн л да. Тэгтэл надад өгсөн байхгүй. Тэгэхээр миний ямар байх нь тэрэнд хамаагүй юм шүү. Тэр зүгээр л өгөх юм а шууд л өчтдий юм шиг байна. Тэгэхээр тэр надад хайргүй. Зүгээр надад тохируулдаг гэж ингэ бодоход бас л буруу болчихж байгаа биз. Тэгэхээр Бурхан харамлсандаа бидэнд юм өгдөг юм уу? Эсвэл бидэнд өгөхийг хүссэн зүйл нь маш их олон байж хаад бид нэр авахд бэлэн байдгүй юм уу гэдэг асуулт бол хамгийн чухал асуулт болоод орчиж байгаа. За одоо нэг хоёр чухал зүйлийг тавчхан яриад өнөөдрийн цагийг бид өндөрлөнө. Дараад нь бүх юм Бурханых гэдэг энэ ойлголтыг буруу ойлгох. Хүмүүсийн гим нүглээрээ бий болгосон зүйл Бурханых биш. Бурхан тэрийг танд өгөхгүй угаасаа. Бидний хүсэж мөрөөддөг, хэрэглэхийг хүсдэг, амьдралдаа байлгахыг хүсдэг зүйлүүдийн ихэнх нь Бурханы бүтээсэн биш. Хүмүүсийн дугаа цэнгэлийн төлөө бүтээсэн буруу суурьтай зүйлүүд байгаад байдаг. Тэгээ бид нар тэрийг ингээ хүсэж идэг. Тэгээ бас нэг зүйл нэгээр бид нар өөрсдийнхөө амьдралд бодит хандахгүйгээр бидний амьдралд одоо хүртэх боломжгүй байх шаардлагагүй зүйлүүдийг заримдаа бид нэр ингээд өгчөөдөг. Бидэрт хайртай хүмүүсийн биднэрт зориулах сэтгэл болон тэдний чадлын хим хэмжээ, өгөх зүйлийн хим хэмжээ гэж байгаа. Гэтэл өөр хүмүүсийн чаддаг зүйлийг хайртай хүнийхээ чадхааг шаардаад тэгээд тэр хүний хийхийг ч хүсдэггүй, бүтээхийг ч хүсдэггүй зүйлийг нь чаддаггүй байхгүй юу? Сул дараа болохоор амьдралд нь байдаггүй байхгүй юу гэж бодно гэдэг бол хүний өөрийнх нь гим нүгэлтэй холбоотой асуудал. Тийм учраас зарим нэг зүйл хизээч танд өгөгдөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Төгсгөлд нь талархлын хаалга бол нээдэг, гомдлын хаалга бол хаадаг гэдэг үг байна. Бид нар нэг зүйлийг бүгдээрээ бодъё. Барьж ирсэн аяг гэрчлэл болсон амьдралаа л хар. Тэгээд бурхан яагаад танаас ямар нэгэн зүйлийг харамлсан гэж бодож байгаа бол харамлсан гэдэг үгээ хараар дарж хаяад харин үгүйгүй вэ гэдэг тэр утга руу асуултаас. Таны авах гээд байгаа зүйл юу юм? Юу болоод тэгтлээ бүр бурхны харамчаар нь дуудан авахыг хүсдэг. Энд зүйлийг итгэгчид бид нэг ингээд ойлгож авах хэрэгтэй. Бид эерэг бүх зүйл, ерөөлийн бүх зүйл, эрүүл бүх зүйл, зөв бүх зүйлийг бурхан биднэрт ерөөл болгож бэлдсэн. Тэр байтугай бидний ерөөлийн сувг болгох гээд байдаг гэдгийг бид бол мэдж байгаа. Тэгвэл тийм бурхан. Тэгээд дээр нь өнөөдөр би одоо маш чухал зүйл хэлэх гэж байна л да. Бурхан биднээс юм харамлдаг ш. Харин бурхан биднийг юмнаас харамлдаг байгаа шүү. Энэ бол хамгийн чухал бидний бодож авах хэрэгтэй. Тэгэхээр яг үхээр биднийг гамнаж, харамлаж, биднэрт ямар их хайртай, бидний төлөө ямар их зүйлийг хийж өгөхийг хүсдэг гэдгийг өөрийн цорын ганц хайртай хүүг өгөж баталцгаад байхад өөр юуг бурхан биднээс харамлсан гэж биднээс нуусан гэж бид нэр хэлж чадах юм бэ. Тийм учраас Паул Ром хотын бичсэн загталтаа энэ үг хэлсэн байна. Та нар Грек Ромын бурхадтай адилхан бурхнаа бодож болохгүй шүү. Тэр бол та нарын төлөө цорын ганц хайртай хүүгээ өгсөн бол тэр та нарт өөр юуг сул өгөхгүй гэж. Тэгэхээр Есүс Христийн дотор бүх одоо ивэл өрөөл бэлхмал байдал нь бол байдаг. Бас түүгээр түүнээр түүнтэй бүх зүйл байдаг гэдгийг бид мэднэ. Бид бас Иохан намын эхлэлд түүнгүүгээр бүтээгдсэн зүйл нэгч байхгүй гэдгийг бол мэддэг ба. Тэгэхээр бүгдээрээ бодож үзье. Бурхан харамч юу? Эсвэл бид нар бурхнаас юу асуухаа мэдэхгүй байгаа юу? Гэдгийг асуултыг таны итгэлийн амьдралд, таны залбирлын амьдралд, таны үйлс болон гэрчлийн амьдралд үлдээж эзэн бурхныхаа нэрээр өрөөё гэж. Таны нүднээс гэрэлтэх агуухаар миний буруу далтал над руу ширтгэхэд ойлгохгүй эзэн минь харуулаач надад байгаа газраа гин буруугаар дүүрэн зүрх минь өдөр шөнөгүй таныг ширтэн хүлээн сэтгэлд минь мэдрэгдэж зүрхэнд минь ариун гараа хүргэж хараач гин буруугийн дунд мимэндээсээ нүглийн дунд их минь намайг тэсэн сонсооч зүрх минь таныг дуудан цохилхоод надад хайруулж хайрын үгээ шивнэж би магтах болно зогсохгүй дуулах дуунууд минь дуусахгүй танаас ирсэн хайр надад хүргэж үнэнчүүлсэн чадахгүй эзэн би чадахгүй үнэндээ би танд эндүийг хартай сэтгэл минь нурсанч танаас холдож чадахгүй би магтах болно зогсохгүй дуулах дуунууд минь дуусахгүй танаас ирсэн хайр надад хүргэж үнэнчүүлсэн чадахгүй эзэн би чадахгүй үнэндээ би танд эндүийг хартай сэтгэл минь нурсанч танаас холдож чадахгүй. Мен. За бид өнөөдрийн үгийн цагаар Ром 8:32 тэр өөрийн хүүг харамлалгүй харин түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл тэр яаж бүх юмыг түүний хамт бидэнд сул өгөхгүй байх вүлээ гэдэг ишлэлээ суралцлаа. Тэгээ бурхан өрөөлөө харамлдаг биш. Харин тэрхүү өрөөлийг хүлээн авахд биднээс шалтгааллах тэдгээр саад бэрхшээл байдаг талаар бид сонслоо. Тэгвэл бид талархлыг урдаа тавьж өрөөлийн сувг болох
хэрэгтэй байх нэ. Тэг бид талархснаар бидний эргэн тойрондох гэр бүл, найз нөхөд бүх хүмүүс маань өрөөгдөх төр сувг болж өгөх боломжтой байдаг учраас та өнөөдөр юунд талархмаар байна вэ? Тэр бүгдийгээ бодоод эзэнд талархаасай гэж уриалж байна. Энд нэг сонсогч маань ингэж хэлсэн байна. Талархлын хаалга нэгддэг, гомдлын хаалга хагддаг гэсэн байна. Тэгээд эзний зүрх сэтгэл ямар агуу вэ? Бидэнд ямар өвөөмрөөр ханддаг вэ? Тэгээд бурхан биднээс юм харамлдаг биш, харин биднийг харамлдаг юм а гэдэг үг бас хамгаас чухал санагдчихлаа. Тэгэхээр та бурханы хувьд үнцэнтэй нэг юм шүү. Амен. За бүгдээрээ эзний өмнө ирээд хамтдаа залбирцгаая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн минь танд баярлалаа. Та орчлын ертөнцийг биднийг амьдруулахын тулд бүтээсэн. Та энэ цаг үеийг бидэнд өгөхийн тулд бүтээсэн. Та энэ цагт биднийг өрөөж, биднийг ашиглаж, биднийг амьдруулж, биднийг бие биенийгээ хайрлаж, бас хамтдаа явж, зорж олон зүйлийг эзэн таны алдрын төлөө, таны төөрсөн хүүхдүүдийг буцааж авчрахын төлөө хэрэглэхийг хүсэж байгаа гэдгийг бид мэднэ. Харин эзэн минь энэ дэлхий дээр амьдарч явхад бидэнд хэрэгцээтэй зүйл олон байдаг. Дутуу зүйлс олон санагддаг. Тэр бүхнийг эзэн минь амьдралд яг цаг тухай болгонд нь авч чаддаг. Хэрэггүй зүйлсээс ялгаж чаддаг. Тийм мэрэгэн ухааны талархалтай зүрх сэтгэлийг бидэнд өгөөч гэж тайлбарж байна. Таны аль хэдийн өгсөн зүйлийг анзаардаггүй бол эсвэл өгөгдсөн зүйлд талархдаггүй бол энэ цаг үед гимшин залбирч байна. Та царийн ганц хүүгээ бидэнд өгсөн бол биднээс та өөр юуг харамлна гэж та бидэнтэй хамт байх үедээ биднээс юуг биднээс нуун гэж таны бүх үеөрөл Есүс Христийг загалмаа дээр тийм илээр гэрчлэлтэйгээр өгсөн шиг бүх зүйл чинь бидний хувьд ойлгомжтой байдаг. Харин эзэм тэр бүхнийг ялгаж харж чаддаггүй. Таны үгийг суралцдаггүй, таны сүнсэнд залбирдаггүй, бас танд дуулууртай байдаг бол биднийг уучлаарай. Бүх зүйл танд талархан, бүх зүйл өгөөмрөөр хандагч эзэн танд Есүс Христийн нэрээр энэ өглөө залбирэн талархаж байна. Амен. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргаашийн цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.